За хоолны бол өнөөдөр маш гоё юмтай хомиг хийж байгаа. Тэгээд бас дээрэс нь би яг их тэр зочинтой байгаа. Тэгээд Монгол ногоо төслийн мэргэжилтэн сувдаг гэж маань хүрэлцэн ирсэн байгаа. Өнөөдөр бидэрт ерөөхдөө яг аль ногоо нь илүү амин тэмтэй миний хэлэхэд яг мессеж өнөөдөр яг хамгийн тод одоо бүхтунаар нөхөр сувдаг ирсэн байгаа. Өглөөний минь. Өглөөний минь. Сайн байна уу? Сайхан амарсан. За та бидэрт ерөөхдөө ногоонуудын одоо юу гэдгийг ашиг одоо амин тэмтэй тэгээд бид нар ерөөхдөө яг хичнээн хэмжээний одоо эрдэс бодис автгийн тэгээ яагаад бид нар заавал ерөөхдөө махнаас төлөвлөхөөр хэрэглээч гэж хүмүүс яриад байгаа шүү дээ. Яагаад тийх болж байгаа та сайн тайлбарлаад өгөөч. За сайн байцгаана уу. Би бол өөрөө ер нь бол агроном мэргэжилтэй хүн. Ногоог бол ургуулах мэргэжлийн хүн. Гэхдээ одоо Монголынхаа монголчуудаа ногоогоо түлхүү хэрэглээсэй гэсэн талаас ногооны өнөөдөр яг хүнс тэжээлийн талаас нь та бүхэнд тайлбарлая. За одоо яг тайж тогоочийн хэрчж байгаа шар луунг бол хүн болгон хүнсэндээ хэрэгэлдэг маш олон одоо янзаар хоол хийж болно. Луунгийн шүүс, луунгийн духаш, за шөлтөө хоол ч байдаг тийм. Тэр байтугай кекс хийдэг үстэй тийм. Шар луунгаар тийм. Тэгэхээр маш олон төрлийн хоол хийж болдог ийм одоо сайн ногоо. Ялангуяа Монгол оронд бол бид нэр одоо 100% шарлуунгаа таарж өөрсдийнхээ хэрэгсээр хангаж байгаа гэж хэлж болно. За тэгээд шарлуунгийн нэг онцлог нь бол одоо өөрт агуулгаж байгаа шим тэжээлийн бодисыг ялангуяа манайх шиг одоо жилд ганцхан удаа 100 тариад дараагийн одоо 100 хүртэл хадгалж иддэг ийм хүмүүсийн хувьд бол дотор нь агуулж байгаа бүх шим тэжээлийн бодисыг дараачийн хавар болтол одоо алддаггүй хадгалж идгээр маш юм онцлог ногоо байгаа. За ялангуяа мэдээж та бүхэн ингээд өнгнөөс нь харж байгаа улбар шар өнгөтэй ногоо. За улбар шар өнгө ер нь юу гэлтэгдэг вэ гэхээр А витамины агуулмж. Тэгэхээр бүх ногоо бөгөөд жимсэн дотроо А витамины агуулмжаар одоо юу гэдэг вэ? Өндөр хат шүү дээ. Нэг номер. За ганцхан юм урд нь гадаг тэр юу гэхээр монголчуудад одоо хамгийн танил чацарган жимсэн тийм. Тэгэхээр ер нь А витамин гэдэг нь өөрөө юм улбар шар өнгө өгдөг учраас улбар шар өнгөтэй жимсч бай, ногооч бай бүгд одоо А витамины агуулмж өндөртэй гэсэн үг. Тэгэхээр энэ ногоог ялангуяа одоо А витаминыг бол яг юун цай гэдэг бол хүн болгон хэлүүлтгүй мэдж байгаа тий хараан цай. За тэгээд өсөж байгаа одоо залуу бие организм хүүхдүүд өсвөр насныханд хамгийн чухал юм ногоо байдаг. Тэгээд тийм ч учраас одоо шарлуунгийн шүүс, бухшиг бол уул нь бол хүүхдүүдэд сайн идүүлж явах хэрэгтэй. Идүүлж явах хэрэгтэй өдөр тутам. Тэгээ ер нь хүний өдрийн шарлуунгийн биш А витамины хэрэгцээ 9 мг 6-аас 9 мг гэж тооцдог. Тэгэхээр энийг зөвхөн одоо нэг 50-аас 100 г луун идэхэд өдрийнхөө ерөөсөө хоногийнхаа А витамины хэрэгцээ бүрэн хангацдаг. Тэгэхээр ерөөсөө А витамины асар өндөр агуулмжтай. За гэхдээ ер нь бас нэг анхаарах юм бол ер нь А витамин гэдэг нь өөрөө нөгөө усан дуустдаг витамин. Тэгээ хүүхдэд өгөхөд нэг юм тунгалаг шар өнгөтэй капсултай өгöd байдаг шүү дээ. Тэр чинь дотроо тосон уусгацсан байдаг. Тэгэхээр шар луунд байгаа энэ А витаминыг одоо 100% өөртөө шингээж авах гэвэл шар луунг тостой одоо тий шинээр тий тос одоо цэцгий ч юм уу иймэрхүү одоо тосонд хутгаж болгож ингэж идвэл энэ дотор байгаа А витамин 100% сайхан шингэнэ гэсэн үг. Онцлог нь бол юм. Ямар гоё мэдээлэл. Тэр одоо нэг луун итгэв бас үүд их байдаг шүү дээ тий. Тэр аав ээж нь одоо ерөөхдөө багчуудаа луун идүүлэхээр тэгээд дээрээс нь ерөөхдөө нэг амин дэмтэн ногоон идүүлэхээр их оролддог тий. Бүтлгүүдэх тохиолдол ерөөхдөө бас маш их байдалтай. Тэгэхээр ерөөхдөө бас яг таны зүйлөө үзээд бас яг ямар их хэрэгтэй гэдгийг мэдэж яваад бол бүтлгүү хэрэглэвэл тийм ээ. Тэгээд луун бол тэгээд шар луун нь ерөөхдөө ойлгомжтой юм. Ерөөхдөө А витаминээр дүүрэн тий. Тэгээд таны эснэ тэр тостой зөөхөж идэх юм бол ерөөдөө бүрийг буруутахаар бүр нэг боломжтой. Сайн шингээж авах. За тэгэхээр дараагийн нь юу вэ? Төмс үү? За төмс. За төмс бол одоо хүмүүс ялангуяа нөгөө эрүүл хооллолтой хүмүүс цардуул ихтэй ч гэдэг юм уу те. Одоо ер нь төмснөөс ер нь эрүүл хооллож ингэж хүн одоо яриад ийм зарим юмнаас их татгалзах гэж үздэг. Одоо жишээлбэл одоо төмсийг бол цардуул ихтэй. Ерөөсөө би одоо хоолноос одоо төмсийг ерөөсөө бүр хасцсан ч гэдэг юм уу тэгж яаж байгаа хүмүүс байдаг байхгүй. Гэхдээ хүн бол одоо ингээд унтж ирсэн ч гэсэн одоо ирч хүч буй одоо нэг
килокалориштай гэж ярьдэн шүү дээ. Би одоо килокалориштай гэдэг. Тэгэхээр энийг хаанаас хүн нөхөж авах юм бэ гэхээр хоол хүнснээсээ л нөхөж авах. Тийм учраас төмс бол ерөөсөө онцлог ногоо зарим хүмүүс одоо ногоо биш гэж яриад байдаг. Ерөнхийдөө их хэмжээгээр таригддаг учраас одоо нэг тусад нь авч үзээд байдаг болохоос ер нь бол ногоо шүү дээ. Бутус ногоо тийм ээ. Тий. Тэгээд ер нь төмсний онцлог нь бол одоо олон төрлийн витамин, эрдэс одоо энэ бүх байгаа ч гэсэн одоо амийн хүчлэр баялаг. Амийн хүчлэг маань гэдэг нь бидний одоо бие организм одоо булчин шүрмэс одоо булчин мах чинь одоо уургаас бүтэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ уургийг одоо юу гэмдэ бий болоход эргээд мах идэж юм уу уург идэж задлж яаж энэ бие организм одоо амийн хүчил бий болгож авдаг. Тэгэхээр одоо хүний бие шаардлагатай одоо 20 амийн хүчил байлаа гэхэд тэдгээрийн 14 нь төмсөнд байж агуулж өндөр тий. Өндөр. Тэгэхээр одоо ялангуяа фитнес байдаг ч юм уу одоо юу гэдэг бодибилдингээр хичээж байгаа залуус одоо нэг уург найруулж уугаад байдаг шүү дээ. Тэгэхээр тэр уургийг бол тэгж одоо химийн бодис найруулж ингэж ууж яснаас төмс гэж энэ сайхан одоо тэр амийн хүчлийн их үүсэр юм байхад одоо төмсөө идээд ялангуяа би одоо өөрөө ч гэсэн бас фитнест явдаг. Тэгээд анзаарч хаад одоо бид нар ч ингээд нэг дахианы цээж мах ч юм уу тиймэрхүү юмнууд одоо брокколи, гурван будаа гэж иддэг. Тэгсэн чинь сүүлийн үед бол харахад ингээд хоолныхын савндаа бас юм жигэнсэн шансан төмс иддэг болсон байлээ. Тэгэхээр энэ бас эргээд нэг хэсэг одоо төмс цардуултаа гэж ерөөсө хоолноос ингээ хүмүүс хасж ирсэн бол эргээд одоо ялангуяа хамгийн түрүүнд тэр фитнесээр хичээлж байгаа хүмүүс чинь хоолндоо маш их анхаарал тавьж байгаа хүмүүс. Тэгэхээр эргээд төмс маань энэ эрүүл хоолтыг чухал элемент мөн шүү гэд эргэж хэрэгжилж хийж байгаа. Ялангуяа төмсийг бол одоо тэр төмсийг цадуул ихтэй гэж зөндөө ярьдаг. Ер нь яг цадуул гэж юу юм бэ? Та нэг манай өснөс сайн тайлбарлаад өгөөч. Цадуул гэж одоо ерөөдөө бас нэлээд их хүмүүс ерөөдөө бас ярьдаг болсон тийм. Одоо яг бүтээгдэхүүн ингээ их байгаад байдаг гэж бас талцаад байгаа шүү дээ. Ялангуяа гурил бас байна. Тэгэхээр цадуул маань эргээд яг хүний биед орохоор ингээд задарсааргаад хамгийн сүүлд нь одоо глюкоз олж задардаг. За глюкоз маань эргээд одоо хүний бие эс организм амьд байхын тулд энерги зарцуулдаг. Энэ энерги одоо нэгж нь глюкоз байдаг. Тэгэхээр заавалчгүй энэ бодисыг гаднаас авч яаж тэрийг задлж ийж хүний бие одоо эрч хүчээр тижээж яана л гэсэн үг. Гэхдээ бүх юм зохистой харьцаатай байх хэрэгтэй. Хамгийн гол. Тэгэхээр яг юм жишүүндээ тийм ээ. Яг зөв. Тэгэхээр би бас чадвал гэж ихтэй бодоод байдаг гэсэн тийм төмсөг. Тэгээ бас ерөөдөө бас гоё хэллээ шүү дээ. Цагдуул ерөөдөө бид буцаад одоо уургаан учраас бид заавал бас буцаад хэрэглэгчтэй талаас гоё хэллээ. За хоолны болон дээр өнөөдөр 100 хоймог тэгээд бас нэг смути хийж 3 жилийн одоо юм дээр явж байгаа гэхээр бидний шанс маань бэлэн болцсон. Одоо бүгдээрээ зурмгаа зураад ногоо ерөөдөө орно гэсэн үг. За тэгээд өнөөдөр бидэн дээр маш хүнтэй төрч ирсэн байгаа. Судагч маань ирсэн байгаа. Бидэртээ юу Монгол ногоо төслөө менежер тийм хүн байгаа тийм. Тэгээд бидэрт нөөдөр ихэд ямар ногоо ямар амьд юм те тэгээд бидэрт яагаад хэрэгтэй болохыг маш сайхан бас дэлгэрэнгүй тайлбарж өгч байгаа. За одоо хоёулаа чимнээ зогссон байх гэхээр хүрэн манжин байгаа тийм ээ. За хүрэн манжин та нэг бас сайхан тайлбарлаад өгч бидэрт тэгээд хүрэн манжин байж болж чинь скол цагаан луу бас байж болж чинь та өөрөө ихэд альнаас нэг хэлмээр хүрэн манжин ашиглах уу? За тийм. За тийм. За тэгэхээр хүрэн манжин бол бас маш онцлог ногоолтой. Одоо шимт хижээл гэхээсээ гадна бас эмчилгээний хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөгөөр их онцлог. За тэгээ хүрэн манжинд бол маш олон төрлийн бодис байдаг, 10 төрлийн витамин. За энэ болгоныг дуртаад яах вэ? Гэхдээ ер нь бол одоо хүмүүс нэлээд мэддэг нь бол одоо даралт буулгах үйлчилгээтэй гэж ярьдаг. За даралт буулгах гэдэг маань эргээд нөгөө судасны хан тэлэх юм үйлчилгээ үзүүлдэг учраас даралт цаанаа бууж ийн гэсэн үг. За тэгээд дээрэс нь бас хордлого тайлах үйлчилгээтэй. За тэгэхээр бид нар одоо ингээд нийслэл Улаанбаатар хот одоо нэлээд утаатай тийм үү? Бид бүхэн одоо ер нь нэлээд экологийн хувьд бол хэцүү нөхцөлд амьдарч байгаа ч одоо ингээл
машин зам гэхэд л одоо юм хав харал юм байгаа шүү дээ. Энэ маань иргэд манай одоо Улаанбаатар хотыг одоо дулаан цахилгаанаар хангаж байгаа энэ дулааны цахилгаан станц энэ олон гэр хорооллын нөгөө нүүрс төлж яасан утааны тортог эргээд газар буугаад тэгээд цас мастар холдоод ийм нэлцгай хараг болоод. Тэгэхээр энэ болгон чинь тортог болгон хүнд металлын одоо эдгээрээ бохирдол гэсэн үг. Тэгэхээр бидний бие ялангуяа хотод амьдарч байгаа энэ их олон машины утаа, энэ их тортог. Тэгэхээр бие ер нь яаж одоо эрүүлжүүлэх вэ, цэвэршүүлэх вэ гэдэг тал дээр хүрэн манж бол онцгой үйлчлэгээтэй. Илэг цэвэрлэн, бөөр цэвэрлэн, ер нь цус цэвэршүүлэх үйлчлэгээтэй. Тэгээ хүнд металл цацагт идэхт бодис гэж ярьдаг. Гэтэ ийм бүх одоо нэг хүний биеийн хордлогыг тайлдаг ийм онцгой үйлчлэгээтэй. Хүнсний ногоо юм аа. За тэгээд хүрэн манжинг бол ерөнхийдөө бол өнөөдөр хасилсан байна. Тэгээд ерөнхийдөө цаашид хэрэглэгчдэд зөвлөхөд энэ олон одоо хэрэгтэй бодис, элемент, витаминтэй бүх юмын дотор нь одоо ингээ алдалгүй хадгалахын тулд хальстай чанж болгож хэрэглээд болсон хойно нь хальсыг авбал одоо энэ бүх хэрэгтэй хүний биед ач тустай бүх юм дотроо үлднэ гэсэн. Тэгэхээр хальстай нь одоо яг хугацаа илүү орно. Гисэн хэдий ч та үнэхээр энэ ногоог яг эрүүл мэндийг бодож хэрэгжилж байгаа бол хайстай бүтнээр чанах юм уу, чигнэх юм уу, иймэрхүү байдлаар болгож идвэл одоо бүх хэрэгтэй юмыг бүрэн дүүрэн авч чадна л гэсэн. Стой тийм юу шүү дээ. Зөвлөгөө шүү дээ. Би бол дандаа бас ихэвчлэн өнөөдөр ихтэй бол яг би харилцсан л та. Ихэвчлэн ирэхэд бас дандаа хайстай төч ханчаад дараа нь үрдэгч юм уу гэдэг боош тус их болдог шүү дээ. Шүлд. За тэгээд өнөөдөртөө бол бид хоймиг хийж байгаа. Би ингээд энэ нэг гурлаар зурмаг хийгээд одоо бүгдээ энэ дотор тодорхой хэмжээний өөрийнхөө түүнийг хийсэн шанзыг ингээд ороод өгөх юм. Зэ энэ хайртай таг бас хаалж байгаа. Тэн дээр дахиад нэгийг тавиад дахиад нэгийг болгочих. За тэгээд өнөөдрийн хоймиг болохоор алим орж байгаагаар болох даваа талтай болов уу гэж бодож чинь ерөөдөө чихэрлэг тийм ээ. Сая нэлээд шингэн зурмаг зураад за тэр баг амир хийж байгаа юм бол байх юм чи амир хийхдээ ерөөдөө маш төстэй. За тэгээд зөвхөн гурил ус эсгэж гураар ийм зурмаг зурмагтай бай дотор ийм шанс хийж байгаа хгүй. Тэгэхээр бас өнөөдөр та бидний яриад байгаа яг тэр ногоог бинэдлэхүүр хэлэх хэрэгтэй. Тэгээд дээрээс нь би энд бас хүрэн манжин луун төсийг бас чарт хийсэн байна. Тэгэхээр бас нөгөө 100 шихийн энэ бас хоймог маань болж байгаа. Өнөөдрийн хоолоос ирэхэд дандаа тийм ногоо их ирэхэд харин тийм гоё эрүүл сайхан уншиж байна. Тий. Эрүүл хоол ирэхэд болох гэдэг. За тэгээд хоолойд бол ирэхэд бас хүрэн манжингийн талаар сайн бас мэддэг болоод авлаа ш тийм ээ. За яг тийм хүрэн манжин дээр бас нэмж зүгээр сонирхуулах журмаар хэлэхэд манайх одоо ганцхан үнц үрийн л иддэг гэж ойлгодог. Ер нь бол ялангуяа Европт навчаар нь салат хийдэг. Яг бол навчинд нь бэгийн төрлийн витамин их агуулдаг. Тэгэхээр бүр ингээд навчийн намар бэлдээд янз бүрийн юм цуумууд дараад бүр ингээд хадгалцдаг. Тэгэхээр бид нар одоо зөвхөн үнц үрийн мэдээлэл навчийг хайдаг. Гэтэл бусад оронд бол одоо хаягдлгүй ногоо буюу одоо навчин ч гэсэн хүнсэнд хэрэгэлдэг. Тэгээ одоо гадныхан жишээлбэл манай дээрэл бидний нөгөө хүрэн манжин одоо талбайд хурааж байгаа зургийг хараад бид нар навчин тастаал ийш нь хаяал зөвхөн хүрэн манжингийн л шуудалаад байж идэг. Тэгэхээр гадныхан ихээр хайрын навчин энэ чинь сайхан бас одоо шийдэлтэй ногооштой гэдэг. Одоо ялангуяа одоо намар гэхэд одоо намар орой болоход навчинд шин тэжээлийн байц витаминын үнс үртэй харьцуулж үзэхэд навчинд нь илүү байсан гэсэн тийм шинжилгээний бүрэлдэхүүн байдаг байхгүй. Тэгэхээр бид нар бол ер нь бол навчийг бол хэрэглэх хэрэгтэй. За яг одоохондоо хэрэглэж сураагүй байна. Тэгээ ер нь бол маш асар их шин тэжээлтэй. Ялангуяа намар цагт бол бэлтгэгчхэд бол одоо жилийнхэн хэрэглэх витаминыг дараа одоо нөөцлөд авчижээ гэсэн үг. Яг тэгээд төслийн талаар товчхон танилцуулахад одоо Монгол ногоо төсөл маань сая энэ оны 5 сард эхэлсэн шинэ төсөл байгаа. Тэгээд
Монгол HD телевизтэй хамтраад одоо ногоон хүнс эрүүл амьдрал гэсэн юм урайтай Монгол ногооныхаа хэрэглээг хүмүүсийг одоо ногооны хүнс тэжээлийн ач холбогдлыг сайн ойлгоод Монгол оронд урагж байгаа энэ ногоонуудынхаа хэрэглээг одоо нэмэгдүүлээсэй гэсэн үднээс бид нар бас та бүхэнтэй гэж хамтартай ажиллаж байгаа таатай байна. Тий, хандад бас гоё байгаа. Би бас тэгээд одоо хүмүүс маш их асуудаг шүү дээ одоо турхиж байгаа хүмүүс яг илүү ногоод өгөх үед гэдэг юм. Тэгээд дээрс нь бас одоо янз бүрийн одоо сахартай хүмүүсээс янз бүрийн асуудалтай юм одоо юу гэдвэл дээр вэ гэдэг ногоод өгөх үед хүмүүс хаалх үед гэл тэр болгон дээр бас их маш гоё тийм чанартай бас тийм ээ үүнтэй бас баримттай тийм гоё бас тийм тайлбарууд өгч байгаа болохоор би бас маш сэтгэл хангалуун байгаа. Тэгэхээр хоёлаа яг дараагийн цаг дээр нэмсэн юу нэгэд үлдэх хэлээд тэгээд бас гэдэг хөө. За. За хоолны болон дээр өнөөдөр хамттай гоё гурван үндсэн хоолтой дээрсэн 100 смути 3 хийж байгаа. Тэгээд ерөөдөө 100 маань үндсэн хоолтой бэлэн болсон байна. Би тэр тавхад хийсэн ба хонгоргооч бүгд амсцгаа. За энд би болохоор өнөөдөр ашиг хамттай смути хийх бэлэн болсон ба. За смутид ерөөд маань юу авах вэ гэхээр за энэ дотор баг зэрэг түрүүний бидний чансан хөрмөнжин чансан. За өнөр үнэхээр яах юм бол маш гоё үнэтэй ч юм тааж. Хөрмөнжин чансан шүлээ шүү дээ. Ус гэх юм уу? Тэг би энд ерөөдөө смути хийх гээд энд алим. За. Лоо алим тэгээд баг зэрэг цаанга. Лимон дөрөөр маш гоё смути хийх гээд бэлтжиж байна. За тэндээс ийг авчаад банат чинь зүгээр хэлээвч. За шийсэн лах юм байна тий. Тэгээ цаанга эдгээр дөрвөн бүтээгдэхүүн маань ороод баг зэрэг түрүүнийхээ хөрмөн чинь шаасан шүүсэн шийдэгч. За тэгээд ерөөдөө смути маань ерөөдөө бэлэн болчихно. Харин тэнд хойлонгийн өнөөдрийн хийсэн бүтээлүүд бэлэн болсон ба чи би мэдчих واخ. Тэгээ эхлээд үзэгчтэй харуулад жор байгаа байлаа. Жор ба. Тийм жорын дагуу харуулж за. За үзэгчтэй жор гарч ийн жороо сайн хичээд аваарай. За тайч смути гэсэн янз бүр явж байна. Өнгө нь ямар гоё юм бэ? Хөрмөнжин чансан уснасаа баг зэрэг хийчих гэсэн үг шүү дээ. Маш энгийн ерөөсөө. За энэ болохоор хуймэг тий. Ногтой хуймэг тий. Болцсон уу? Дууч сүрхий юм байна тий. Чангаттай. Шиэн смити маань бэлэн болсон ба. За та бүхэн одоо харж байгаа бас ногоотой хуймэг байна. Би юу бэлтгэх сэрэ бэлтгэх юм уу? За сэрэ халбах. Аха. Бэлтчихтэй. Саруул хэрэгтэй юм аа чам. Халбахтчих юм. Халбахтчих хөө. За тэгээ. Одоош өнгөрсөн 7 хоног саруул хайртай. Чамаар би нэг бахан тоглоогүй. За авсчид доо шот. Шот амсаад тэгээд сэтгэлээ хэлээ авчи. Чуур амссан уу? Амсаг байгаа. Би юунаас нь амссан? Салааднаас, зуучнаас амссан. Тийм үү. За орон мөх хийсэн. Тэр ерөөдөө бус дандаа. Ороог яах юм? Барьж идэх хэрэгтэй юм уу? Зүсээд идэх хэрэгтэй юм уу? Яасан ч болно уу? Зүгээр жижиг барьжаад идсэн ч болно. Харин би л барьчмаар юм шиг харагдаад байна. Чи юугаа яаж хийсэн бэ? Хэмнийхээ юугаа? Юугаа? Гурлын ерөөдөө яг гамбар зурдаг шиг маш ихтэй гэдгээ зурсан ба. За би энэ салаад зуучнаас амсаад. Маш гоё амстай болсон байна. Сарх хэрэгтэй. Тийм саруул өгөө гинэ. Маш гоё. Сэсүүд өгнө. Сэсүүд байхгүй даа. Яна, студ менежертэй захия. Би бүр хараад байна осоо. Сэт. Хоёулсан байна. Энэ алимных намтуу баазрын эксэглэн амт байна. Тэг. Баазрын. Гэтэ тэрний гоё тийм чамин амт. Тэгээ баазрыг алим хийсэн байгаа. Тэгээд мөөг чинжээрээ сойд хийсэн шүү дээ. Мөөгийн амт нь бүр дарагдсан байна. Ихэд.
Маш гоё байсан ба. Тэгээд энэ нөгөө нэг гадны хуймигнийх нь нөгөө нэг Зөвлөм маш гоё өндөг шиг зөвлөм байна. Их гоё гэсэн байна. За. За салат хэлээ. Зош тий. Зош. А түүнээс хойш энэний өмнө өмчтэй таам шүү дээ. Гоё өмчтэй байсан. Чия. Оливер гэсэн юм уу? Тий, бацаг оливер тостой тэгээд винегер. Винегер нөгөө уксус ихтэй. Тэрүүг хамтлаад давс перцээр шоколадсан ба. Бацаг оливер тос. Би бүр ингээд маш их аминд мэдж байгаа юм шиг мэдрэмжтэй байна. Тийм, би бацаг ихтэй одоо ингээ баг витамин идэж байгаа. Тэгээд смутиг авсаар. За тэг бацаг миний бодлоор бол жоохон альмирхаг юм байна. Бол Альмирхаг тийм. Тий. Шинэ угаараад руу явна ч тийм. Альмирхаг. Жоохон апли их юм одоо. Үгүй энэ ч гэсэн гоё юм байна. Би ерөөсөө ийм амттай бас нэг үнэхээр төсөөлөг яг үннийг хэлээд уучлаарай. Тэгээ хацрэг лимонтэй дээрс нь цагаанга лоон алин дөрвөөс бүрдэж байгаа. Тэгээд их тийм амьд сэтэ маш гоё. За хүмүүсээ тэр дундаа ээж нараа маш сайн сонсож байгаарай. Энэ үл ерөөсөө цэвэр одоо энэ их ханиадтай байгаа цаг мөчид бол бидэнд бол үнэхээр маш их амьд юм гоё одоо смути болсон байна. Таны хүүхдээ нэг бараг ундаа шиг одоо уухаар юм байна. Маш гоё амттай. За энд ерөөсөө аль нь ороод за базрын цагаанга дээрээс нь ханиад нь сайн. За тэгээд луун байгаа. Луунгийн амьдын нэг бид бол яриач үгүй шүү дээ. Уусаа маш их амьд юм те. За тэгээд дээрээс нь гол нь нөгөө хүрм анжингийн шүүсийг бид нар ууг гэдэг. Таны гүнц хөдөлгөөн. Яг маш сайн хоол боловсруулахад их сайн шүү дээ. Тэгсэн чинь хүрм анжингийн шүүсийг хийгээл ийм гоё амт. Дөрөв юм байна зү. Дөрөв юм ба. Тэгээд дээрс нь төрөн бас нөгөө зочин бас хэлжсэн. Тэгээд бодит төрхийн дэм бэлгүүштэй бүсгүүчд байдаг шүү дээ. За яг тийм юутэй болохыг хүсвэл яг энэ бүсгүүдийг уучлаарай. За тэгвэл одоо банаас хүүхдүүдтэй өгөхгүй би ханжин гэх тагч гоё байлаа гэж бодож байгаа бүсгүүчүүд залуучууд бас нэг ууж болох юм байна шүү дээ. Тааж бас өөрөө уухгүй болох юм байна. За баярлалаа. Үнэхээр гоё амттай байна. Өнгөн ч их гоё байна. Өнөөдрийг хоол ингээд бим гаргийн шууд төрөлтэй тэгээ олцгийг баярлалаа.